Өнгөрсөн намар биднийг засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө 2025 оны улсын төсөв баталчих цаг үед бол одоо эдийн засгийн нөхцөлөдийн талаар маш өөдрөг төсөөлөлтөөр бол тоонууд орж ирсэн. Тэр өөдрөг төсөөлөл бол бид нар бас баталсан байж байгаа. Харамсалтай нь тэр өөдрөг төсөөллүүд бол бас байж амьдрал дээр төдийлөн биелэлээ олохгүй байгаад байна. Нөхцөл байдал бол бас эрс өөрчлөгдөж байна гэсэн үг. Гэхдээ яг угаасаа л манай Монгол улсын эдийн засаг түүхийн эдийн үнийн мөчлөгөөс хамааралтай эдийн засгийн одоо бас тийм сул талтай олон жил явж ирлээ. Харамсалтай нь бол яг өнгөрсөн хугацааны түүхийн эдийн үнийн өсөлтийг бас төдийлөн бид сайн ашиглаж чадсангүй. Одоо ингээд дахиад нэг юм мөчлөгтэй золгож явах шиг байна. Тэгэхээр одоо энэ удаад бид нар бол маш ухаалаг байдлаар энэ хөгжлийн төлөвлөгөө, за төсвийн өрөөний мэдэгдэл, ер нь одоо энэ жилийнхаа төсвийг тодтогох, хэрэгжлийн төсвийг бол бас их тийм ухаалаг байдлаар батлах хэрэгтэй байгаа юм л да. Тэгэхээр тэр нь бол заавал тань гэсэн ч үг биш. Ер нь одоо Монгол улсын хувьд ирэмбийн хувьд юу чухал юм бэ? Энэ одоо эх 3 жил бид нар одоо яг ямар зүйлүүд хийж хэрэгжүүлж амжих юм бэ гэдэг зүйлүүд дээр бол одоо энэ улсын хурал засгийн газар нэлээд нухацтай ярмаар санагдаад байгаа энэ завшааныг ашиглаад. За хөгжлийн төлөвлөгөөг бол эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулж ирж байгаа. Тэгээд эдийн засгийн эрх чөлөөний реформ нэртэй бас юм реформын шин чанартай төлөвлөгөө оруулж ирж байгаад бол баяртай байна. Тэгээд энэ төрийн албыг илүү оновчтой болгох, за төрийн өмчт компаниудын бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх гэх зэрэгээр одоо энэ эдийн засаг дахь төрийн оролцоо бол хэрэг сэтэрлээ гэж бид бас яриад удаж штэ. Тэгэхээр яг энэ зүйлүүдийг барьж авч байгаад нь бол талархаж байна. За тэгээд энэ завшааныг ашиглаад энэ сангийн яам маань энэ татврын багц хуулиа яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ? Хэрөө одоо жишээл төр төсөв талдаа иймэрхүү реформод хийгдчихлээ гэж үзэхэд бас яг хувийн хвшлээ дэмжих, хувийн хвшлтээр ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд энэ татврын хувь хэмжээ бууруулах асуудлууд юу болж байна? Яагаад энэ татврын бас реформын шин чанартай зүйл орж ирэхгүй байна гэдгийг сангийн яамнаас асууя. Тэгээд ер нь 25 оныхоо төсвөөч гэсэндээ нэг мөсөн тодтогоод урагшаа явчих нь зүйтэй гэсэн байр суурийг л би бол илэрхийлэл байгаа. За одоо нэг тусгаалсан бас хэд хэдэн тодорхой асуултууд байна. 2024 оны төсвийн тодтголыг бид энэ их хурал дөнгөж байгуулагдсан даруйдаа ээлжид босчуулахнаар хийсэн. За тэгээд тэр төсвийн тодтголд болохоор нэлээд өндөр дүнтэй тэзүүний зардлууд багтсан байсан. Тэгээ намар сайхан сайд гараа авцсан байна. Бүсийн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төслүүдийн тэзүү зураг төсвөгээд 70 тэрбум. Үүгээр ямар тэзүүнүүд хийгдсэн бэ? Өөдөө тэмүүлэх ган татлагт гүр 28.6 тэрбум. Энэ юунд зарцуулагдсан бэ? Хөшгийн хүндийн түнэл төсөл 55.3 тэрбум. Шинэ их тойрон хурдны зам 23 тэрбум гэх мэтчлэн юм маш өндөр дүнтэй юм тэзүүний төсвүүд 24 оны төсвийн тодтгол тавигдсан л да. Тэгээд эдгээр нь юу болсон бэ? Энд дээр маш тодорхой хариулт авмаар ш. За 14 мега төсөл гээд байгаа. Би бол түрүүн нөгөө одоо хөгжлийнхөө төлөвлөгөөг дунд хугацааны бас зорилтуудаа тодтохын тулд яг ямар төслүүдийг хэрэгжүүлэх юм бэ гэдгээ нэлээд нухацтай ярьчих гээд байгаа. Тэгээд энэ 14 мега төслийн дунд 5 толгой цахилгаан станц орсон байгаа л да. Тэгээ энэ болохоор одоо хөгжлийн төлөвлөгөөнд бол зүгээр гадаад дотоодын хөрөнгө оруулалт гээд их усрын тодорхойгүй 2.3 их найдгээ тавигдсан байж байна. Энэ юу болж байгаа вэ? За ажлын 4-р микрофон сангийн яам. За сангийн яам санжаадарч жарлан шинэ асуултанд ирэлээ. За татврын реформтой холбоотой асуудлаар бол бид судалгааны шатанд бол хийгээ явж байгаа. За нөгөө талдаа бол бас олон улсын түншлэгч байгууллагуудтай бол бас танилцуулах. За энэ цаашаа ер нь төсвийн импакт нь зөвхөн төсвөөсөө гадна хувийн хвшлтэр ч гэсэн яаж үзүүлэх вэ гэдэг дээр бол хийгдэт ажлууд бол явж байгаа. За тэгээд яг хав татврын реформыг бол угаасаа нөгөө хуулиар аягүй зас мэтлэр жилийн төсвийн хуультай хамт оруулж ирэх тийм хуулийн залт байгаа. Өөрөөр хэлбэл энэ маань өөрөө төсвийн орлого дээр нөлөөлдөг учраас. За тийм учраас бол намар оруулж ирэх юм бол намар оруулж ирнэ гэсэн ийм юутай байгаа. Наа нь бол хилцүүлэг ингээ бүх шатанд бол хийгээд явж байгаа. Ийм зүйл байгаа. Тэзүүнүүдийн гүйцэтгэл
ажлын хэсгийн 4, ажлын хэсгийн 5 дугаар микрофон. Жаргалан гишүүний асуултанд хариулъя. Сангийн амдлаг жаргал хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газар 24 оны төсвийн тодголоор яг Улаанбаатар хотод хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудтай холбоотой бэлтгэл ажлыг хангах дээр нийтдээ 7 туслаар хэмжээнд 258.8 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан. За энэ төслүүдийн хувьд бол 24 онд яг хэрэгжиж дуусгаар батлагдсан учраас оны төгсгөлийн санхүүжилтийг бол захиалагч байгууллагын хүсэлтээр барьцаурынгийн насанд байршуулсан байгаа. За төслүүдийн яг одоогийн авсан мэдээлэлээр бол гэрээ байгуулах үйл ажиллагаанууд явагдаж байгаа. За энэ төслүүдийг бүхэлд нь нийслэлийн засаг даргын тамгын газар хэрэгжүүлж байгаа учраас яг одоо явц болон хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх байхаа. За барьцаурынгийн насанд байршуулсан санхүүжилтийн үед бол энэ оны 8 сарын 30-ны дотор 100% гүйцэтгэл гарч дуусгаар байгаа. За нийслэл нэмж хариуцлах уу? Нийслэл гин дээр тайлбар хийх үү? За тэр ажлын хэсгийн микрофон дээр очиж суухгүй бол за амар сайхан сайд хариулж явах уу? Тэр жаргалан гишүүний саяны асуулт. Амар сайхан сайдын микрофоныг өгье. Микрофон амар сайхан сайдын микрофоныг өгье. Та За жаргалан гишүүний асуултанд бас тодорхой хариулъя. Бүсийн хөгжилтэй холбоотой асуудал. За бүсийн хөгжлийн гол үндсэн одоо шалгуур шаардлага нь өөрөө зөвхөн зам дэд үтс бүтээн байгуулалт. За ахуйн шин чанартай хөрөнгө оруулалтаас илүүтэй хүний хөгжлийн асуудал нэгдүгээрт байх ёстой. Энэ өөрөө хүн эрүүл боловсролтой, өрсөлдөх чадвартай, мөн хөрвөх чадвартай байж өөрөө тухайн бүс нутагт хүн оршин тогтнох, тэр хэрээрээ ажиллаж амьдрах нөгөө бүсийн хөгжлийн гол одоо хүн суурьтай, хүн төвтэй хөгжил болж одоо үр дүнгээ өгөх юм боломж нөхцөл бүрднэ. Тийм учраас бид нар энэ бүсчилсэн хөгжлийн чиглэлээр хийж байгаа альва ажил дэд үтсээсээ эхлээд цаашлах юм бол нийгмийн дэд улсын сургууль цэцэрлэг, за тэгээд бусад нийгмийн бүтээн байгуулалтад соёл, спорт, мөн одоо эрүүл мэндийн чиглэлийн үйлчилгээнээс эхлээд сургалтын хөтөлбөр, арга барил, тэгээд амьдрах ухааны одоо хөтөлбөрүүдтэйгээ уялдсан байдлаар орон нутагт хэрэгжих боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Жишээ нь ганцхан жишээ хэлэхэд говьд бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын судалгаагаар нийт одоо улсын хүн амын 6% ажиллаж амьдарч байгаа. Гэтэл тэнд өнөөдрийн байдлаар 19-аас 25 насны залуучууд буюу эд хөдөлмөрийн одоо сурч боловсрол насны залуучуудын одоо хувь эзлэх хувь багассан байна. Мөн цаашлах юм бол ажиллах хүчний дутагдалд орох ийм эрсдэлтэй байна. Хүн одоо тогтож амьдрах нөхцөл бүрдэхгүй болвол ингээд 30 онохэд бол тэнд хүн амын тоо 5.7 болж буурах ийм эрсдлүүд бий болсон байгаа. Тэгэхээр энэ юу гэлж байгаа нөхөр бид нар зөвхөн говийн бүс гэдэггүй бүх бүсүүдэд энэ хүн одоо ажиллаж амьдрах орчин нөхцөлийг нэгдүгээр бүрдүүлээд тэндээ одоо бусад энэ бүтээн байгуулалт болон эдийн засгийн төрөлцсөн за ажлын хэсгийн 5 дугаар микрофон. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Засаг даргын 1-р орлогч даваадлаа. За 2024 оны засгийн газрын 249-р тогтоолоор тэзүүний ажил нийслэлээр 5 тэзүү явагдаж байна. Нийслэлүүд шилжиж ирсэн одоо юугаар бол нийт 42.9 тэрбум 5 тэзүү. За нэг нь болохоор Таранбааны 1-2 дугаар шугамын ажлууд тэзүүнүүд бол нийт 5.5 тэрбумаар одоо гүйцэтгэл 95% гүйцэтгэлтэй явж байна. За зам тээврийн яамны дэргэдэх шинжилгээ ухааны дэд зөвлөлөөр орсон. Эх 7 хоногт зам тээврийн яамны дэргэдэх шинжилгээ ухааны технологийн зөвлөлөөр оруулаад автоэрийн төвлөөр батлагдаад ингээд
энэ сарда батлагдаад Таранбааны 1-2 дугаар шугамын тэзүү бол нийт 5.5 тэрбум ажлын гүйцэтгэл 95%-тай явж байна. За мөн уул зуруудыг нэвтэх чадварыг сайжруулах талаар техник эдийн засал зураг төсөл боловсруулах ажил нэг 20 гүйцэтгэлтэй гүйцэтгэж байгаа. 4.5 тэрбумын төсөвтэй 24 оны 2. За гүйцэж хариулъя. За шинэ тойрог авто замын 1-р тойрог авто замын урдсан тэзүү техник эдийн засгийн үндэс боловсруулах ажил 16.9 тэрбумын үнэлгээтэй. За энэ ажил ойролцоогоор одоо 70% гүйцэтгэлтэй явж байгаа. 6 сарын 20-ны өдөр дуусгах гэсэн урдсан юм төлгөө оргоод бол одоо тэзүүний ажил бол үргэлжилж байгаа. Мөн Улаанбаатар хотын шинэ тойрог замын 2-р тойрог замын хурдны авто замын техник эдийн засгийн үндэслэлийг бид нэр зам тээврийн яам дээр гүйцэтгэсэн ажлыг бол эрхийн шилжүүлж аваад үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Ийм явцдаа нийслэл хот дээр нийт 42.9 тэрбумаар 5 тэзүүний ажил бол гүйцэтгэж байна. Гүүр болон богдуулын тэзүүний ажлууд зам тээврийн яам дээр хэрэгжүүлж байгаа. За орчин хүчний яамнаас 5 толгой цахилгаан станцтай холбоотой асуудал. За ажлын хэсгийн 1-р микрофон. За орчин хүчний яамнаас санхүү хөрөнгө оруулалтын газраас хуйх цагт жарлан гишүүний асуултад хариулъя. 5 толгой далааны цахилгаан станц төслийн одоо нийтдээ 696 сая орчим долларын ийм төсөвтэй техник эдийн засгийн үндэслэл батлагдсан энэ төслийг 70% нь бол хөрөнгө оруулагч гүйцэтгэгч талаас санхүүжилттэй босгох. За 30%-ийг нь бол Эрдэнэс Монгол энэ дотоодын их усүрээс шийдвэрлэх ийм нөхцөлтэй засгийн газрын чиглэлийн дагуу 2023 онд тендер зарлагдсан. За 23 оны тендер бол зарлагтаад шалгарсан боловч энэ дээр гүйцэтгэгч тал, оршилтогч талуудаас тендерийн маргаан гарч 3 шатны шүүхээр хэлцэгдээд 2024 оны 12 сард шүүхийн эцсийн шийдвэр гарч энэ нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгосноор энэ тендер шалгуулалт маань цуцлагдсан. За ингээд дахиад тендер зарлах гээр тендерийн 20. За гүйцэж хариулъя. За дахиад энэ шүүхэн шийдвэр эцлэн гарсан тул дахин тендер зарлахад 24 оны 1 сарын 1-ээс хэрэгжсэн тендерийн хуулиар түлхүүр гардуулах нөхцлөөр одоо тендер зарлахыг хязгаарлалцсан юм хууль орчин бүрдсэн. Тэгэхээр энэ төслийн одоо онцлог нь бол EPC нэмэх нь санхүүжилттэй одоо гүйцэтгэгч тал нь өөрөө 70% босгох ийм нөхцөлтэй тендер шалгаруулалт нэлээд том 14 мега төслийн нэг. Тэгэхээр энэ дээр бол эрх зүйн орчныг нь одоо энэ том төслүүд явуулах боломжтой болгож өөрчлөх ажлууд одоо яам болон засгийн газрын түвшинд зохион байгуулагдж байна. Ингээд 25 онд тендер шалгаруулалтыг дахин зарлаж одоо хэрэгжилтийг эхлүүлэх ийм зорилттой ажиллаж байна. За жаргалан гишүүн тодруулъя. За 25 онд тендер зарлаад тэгээд дараа нөгөөх нь хизээ баригдаад явах юм яад ийм удаан бас ажилламааргүй байгаад байна. Тэгэхээр засгаас одоо жишээл хэрэг эрх зүйн орчин хангалтгүй байгаадаа бол хууль оруулж ирэх боломж бол зөндөл байлаа тий. Тэгэхээр ингэж удаан бол ажиллах бол сонирн байна. За тэр сангийн яамнаас болохоор 258.4 тэрбумын тэзүүг барьцаа өрнгийн насан байршуулсан центр гэдээ ярьчих шиг боллоо тий. Тэнгүү тэрний чинь болохоор 40 гаруй л нийслэлээр байгаа юм биш тий. Тэгээ нөө босод тэр тэзүүнүүдийн үйл явц юу болж байгаа вэ? За энэ хөгжлийн төлөвлөгөөнд багтсан ялангуяа энэ нөгөө томоохон төслүүдийн тэзүүнүүд ер нь ямар шатандаа яваа вэ? Хэдэн төсөл нь яг тэзүүтэй байгаа вэ? Энтэр гэдэг дээр мэдээлэл авбараа сангийн яамнаас. Үгүй яг бүр бичгээр авъя тэхөө. Тэгээд амар сайхан сайтаас болохоор би нөгөө 70 тэрбумын тэзүүний төсвийн чинь асуусан 24 оны төсвийн тодтголтой холбоотой тэрүүгээр юу хийгдэж байгаа вэ? За амар сайхан сайдын микрофон. За жаргалан гишүүний асуулт энэ 14 мега төслийн болон бусад төсөл хөтөлбөрийн техник эдийн засгийн үндслүүдээр ялангуяа төслийг төрөвчлүүлэх, эрчимтэй үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсгүүд байгуулагдаад ажиллаад явж байгаа. Одоогийн байдлаар 2 ажлын хэсэг байна. За дээрэс нь энэ бүссэн хөгжлийн үндэсний хүрээлэн дээр бүсийн хөгжлийг эрчимжүүлэхтэй холбоотой гол ажлууд дээр төсөв зураг төслүүд тавигдсан.
энэ зураг төслүүдийг тавихтаа үндсэндээ одоо бүсүүдээс сонгогдсон гишүүдээс болон салбарын яамдаас авсан санал дээр үндэслээд дэд бүтцүүдийн төсөл хөтөлбөр тэр дундаа одоо яг энэ бүссэн хөгжлийг сум аймагт хэрэгжүүлэхтэй холбоотой үндсэн дэд бүтцүүдийг тавихад нэгдүгээрт за хоёрдугаарт энэ бүсүүдийн эдийн засгийн одоо чиг үүргийг тодорхойлохтой холбоотой техник эдийн засгийн үндслүүдийг хийгээд за гуравдугаар За гүйцэж ирлээ. Гуравдугаарт бол энэ 21 аймгийн 330 сум сумын одоо төвүүдэд ялангуяа энэ 91 төвийг байгуулахад эдийн засгийн тусгай бүс, үйлдвэрлэл технологийн паркууд, аялал жуулчлалын төвүүд гээд ийм төвүүдийн одоо эдийн засгийн үндэслэлийг хийхэд энэ төсөл хөтөлбөрүүд төсөв хөрөнгүүд тавигдаад за одоо төрийн худалдаа авах ажиллагааны газар дээр сонгон шалгаруулалт нь хийгдээд явж байгаа. Одоогийн байдлаар төсөл сонгон шалгаруулалтууд бас үргэлжилж байгаа учраас энэ төсвийн хууль, төсвийн одоо хэмнэлтийн тухай хуультай уялдуулан цаг хугацаанд нь төсөл сонгон шалгаруулалтаа хийж зураг төслийнхээ ажлуудыг дуусгахаар үндэсний үрэлгэнгээс хяналт тавьж ажиллаж байна.